За их үзэгчтэй сэлбэр ажиллагаар үргэлжлэж байна. Энэ сайхан шинэ өглөөний нартай өглөөний мэдлэг та бүхэнд хүргье гэж бодож байна. Тэгээ өнөөдөр бол би сэлбэр ажиллагаараа хамгийн эхлээд уламжлалсаар онцлог бүтээгдэхүүнээ танилцуулъя. За энэ бол мэдээж илгэн гуталт өмсдөг бүх хүмүүс зориулсан дөрвөн талын бүтээгдэхүүн байна. За тэгээд энэ бүтээгдэхүүнийг бол илгэн гуталт өмсдөг хүмүүс бол альж талаар нь хэрэгэлсэн таны гутал өнгөтэй өөртөө гэрэлтэй гэгээтэй байх болно гэдгийг амлаж байна. За мөн дээрэс нь одоо манай сэлбэр ажиллагааны суглааны хараа харцаг битэр аялан явсаар өнөөдөр бас дараагийнхаа байгууллагаар хүрэлцэн ирсэн байна. За хэрвээ та азтан босноор за Бээжин хөхөд утаа гүмбэнээр аялах эрхий бичгийн эзэн болох юм байна. Та бол сэлбэр брэнд гэсэн юм пэйж уулзнаас Facebook пэйж уулзнаас хөгжөлтэй бичгнүүдэн олж хараад энэ дээр хамгийн таалагдсаныг лайк дарж шеэр хийж болно. За өнөөдөр бол бид нэр маш сайхан одоо нэртэй бөгөөд маш сайхан ажил хийдэг юм залуучууд ирсэн байна. Энэ бол үндэсний бүтээн байгуулалтын корпорац дээр ирсэн байна. Энэ бол 5 байгууллагын нэгдэл. Нийтдээ 3000 гаруй ажилтан, за 300 гаруй инженерүүд. Тэгэхээр энд бол одоо Монгол улсын бүтээн байгуулалт гэж идвэрнж байгаа энэ сайхан одоо барилгыг үүсгэж барьдаг юм бол одоо мундаг залуучууд ирсэн байна. За энэ дотор бол Delta Construction, за Бүүтэ компани, ECC компани, Улаанбаатар барилга компани, Эрэл Тибкс компани гэдэг ингээд 5 компани нэгдэж байгаа юм. Ингээд нэгдснийхаа үндсэн дээр үндэсний бүтээн байгуулалтын корпорац гэдэг нэр нь хүртэл цаанаасаа тийм одоо монголчуудын төлөө, эх орныхоо төлөө одоо бүгд сурсан мэдсэн зүйлээ зориулж байгаа ийм сайхан залуучууд дээр өнөөдөр хүрэлцэн ирлээ. Нэг ийм гоё үг хэлдэг шүү дээ. Нөгөө бурхан бол хүнийг бүтээсэн, бусдыг өнөө барилгач төрдөг гэж. Энэ бол ер нь бол одоо хэн нэсний мэдэхгүй. Гэхдээ бол ер нь 199.9% үнэн байх гэж бодож байгаа. Энэ бол 5 компани нэгдээд нийтдээ ингээд үндэсний бүтээн байгуулалтын корпорац гэдэг ингээд 6 одоо нийтдээ аж ахуйн нэгж болдог заяа. Тэгээд ингээд 6 хүн орсон байгаа байхгүй юу? Тийм учраас одоо ингээд 6 цагийн удаагийн хэмжээнд орцсноо. За ихний сая юм бэлээ. Баталгаа юу гэвэл Улаанбаатар барилга компанид инженер. За батлагтаа би та нартай би тэмцээнийх дөрмийг танилцуулъя. За энэ бол сэлбэр одоо гутлын арчилгааны бүтээгдэхүүний одоо энэ илгэн гутлын арчилгаж байгаа. Ингээ одоо шүршээд энгээрээ үрээд илгэн гутлын янзын хэрхэн болох л дээ. Тэгэхээр та энийг энд тавьж байгаад энэ дээр гараа тавьж байгаад энийг тойроод нийт 8 удаа иргэн. 8 иргэсний дараа бид энэ бөмбөнгөд тэнд байгаа одоо та нар шиг юм хар гутлын үсэг залуучуудыг үзэг галт маш хурдан хугацаанд хамгийн урдан ганцуулдаг тэр бүтээгдэхүүнийг эндээс шидэд хамгийн олон унгаж чадсан шагналтай. Тэрс ингээд энгийн ойлгож ингээд болоо. За инженерүүд одоо мэдээж мундаг тооцоод ижилтгэхэд гэж би ойлгож байна. За амжилт хүсье. Хоёр. За амжилт хүсье. Оноо шүү. Хоп. За. Энэ удаа дээрээс гайхамшигтай шийдэлт боллоо. Өнөөдөр бас хүн ингээд толгой ирээд дахиж шийтгэж өгсөн байхгүй. Тэгээ таны 6 залуу байна. За дараагийн залуу юм билээ. Баянжар юу гэдэг вэ? Инженер. Менежер. За амжилт хүсье. Явда. Нэг. Одоо ганцхан. За амжилт хүсье. Оноо шийдвэр. Толгойгоороо шийдсэн. Хоп. Хэдвэ? 6 сэхийг унгаачлаа. За инженер хүмүүсийн тооцоо гэж бас айхтар юм байна. Сая бол ингээд харж байгаа солгоогоор шийдсэн өөрөө солгоор бичдэг юм шиг байна. Тэгээд ямар ч тийм 6-ыг унгаалаа. За амжилт хүсье. За дараагийн залуу юм билээ. За манай болгон бай. Хяналтын инженер. За одоо хяналтын инженерүүд их чухал ажил хийдэг хүмүүс бас мундаг байх хэрэгтэй. За яваа. Нэг. За на. Хөп. Сөп. За унж болохгүй шүү. Хяналтын инженерээ. Хэдвэ? 2 шигийг унлаа. Одоогийн байдлаар дэт рекорд 6 шигэг байгаа. Энийг бол одоогийн өвдсөн алган. За дараагийн зүйл юм билээ. За Бүүтэг инженер тий. За. Зарим бол амжилт хүсье. Тосоо. Одоо ганцхан. За амжилт хүсье. За оноо шүү. Хүмүүс нэлээ аваа шидэж байна. Энэ дээрээс бусдын доороос хэдвэ? 2. За 2 унгаалаа. За дараагийн залуу. Хатан бол компани хавд ажилтаа. Хавд хөдөлгөөр аягүй байл. Бас нэлээд таалттай явж байна уу? 8. За харнаа. Чөө. 4-ыг унгаалаа. Одоогийн байдлаар 6-ыг унгаасан ч ихш гараагүй байж байна. За хамгийн сүүлийн залуу. Хэн бэ? Очир бол. За юу гэдэг лээ? ECC компани ерөнхий инженер. За ерөнхий инженерийг нь одоо тэмцээнд оруулж байгаа юм байна да.
За амжилт хүсье. Явда. Нэг. За амжилт хүсье. Хөп. За. Нийтээ хамаад явчлаа. Нэгийг жолсонгүй хаалга дандаа. За ямар ч байсан бол энэ бол бас тийм амархан тэмцээн биш ээ. Миний толгой дээр хэрэгж байгаа ингээд 8 удаа эргээд шиднэ гэдэг бол тийм амархан тэмцээн байсангүй. Гэхдээ энэ удаагийн тэмцээн бас нийтдээ 6 ширхгийг унгааснаар унаа. Хажууд бол Яны Delta Construction одоо манай мундаг ажиллаа. Баяр хүргэе. За бүгд хараад баяр хүргэе. За ингээд одоо бид нар бол нэг ийм зорилттой тавьж ажиллаж байгаа юм л да. Улаанбаатар хотын бас инженерүүд мэдээж энэ одоо офс хийж байгаа залуучууд бол маш цэвэрхэн одоо юм гуталтай байх хэрэгтэй. Ер нь бол тийм ээ. Заавал гуталтайраа тос түрхээл удаан ингээд суух бол биш. Ажилтаа хүмүүс уламжлана. Маш хурдан хугацаанд хамгийн урдан хэн одоо гялдсан гуталтай болох вэ гэсэн юм урайг тавин бид нар ажиллаж байгаа. Тийм учраас танд одоо бас амжилт хүсье. Ингээд энэ дотор та ямар ч гуталтай байж болно. Гэхдээ таны гуталтыг бүрэн гялзуулах бүтээгдэхүүн дотор байна. Амжилт хүсье. Баярлалаа. Та бусдын бүгд нас гарын бэлэгтэй. Бид нар бас нэг хамгийн одоо гялдсан гуталтай гэсэн залуу гэсэн юм бас номинацийг шалгаруулад байгаа. Ингээ харж ил манай ерөнхий инженер бас нэлээд тийм гялгаар гуталтай байлаа л да. Бусднаас сая гадуур очоод ирсэн шиг байна. Ерөнхий инженертэй бас нэг бид гардуулчих. Баярлалаа. За Монгол улсын одоо Улаанбаатар хотын өнгө төрхийг тодорхойлж байгаа олон сайхан барилгуудыг одоо энэ залуучууд бүгдээрээ одоо зургийн зурж одоо хөдөр баялгаа байл энэ хамгаалж за ерөнхий инженерээр нь ажиллаж одоо барилгын салбарыг би сарын сайн мэдэхгүй. Гэхдээ энэ залуучууд бүтээн байгуулж байгаа. Тийм учраас энэ залуучуудаа бүгдээрээ баяр хүргэхтэй. Тийм учраас одоо энэ залуучуудаа бид нар хийж нэвтрүүлгийг бэлдлээ. Та бүхэнд маш баярлалаа.